Эхлээ хэдүүлээ. Би screen share хийгээг байгаа шүү дээ. Share screen. За. Ингээд. Таад screen share хийгдсэн те. За. Эхлээд хэдүүлээ. Юунаас эхэлж үзье да. За өчигдрийнхөө ярилцаад яагаад дууслаа үргэлжлүүлж явсан уу юу гэдгийг харъя. Өчигдөр чинь бүүн 1000 дээр юу байсан те. Энэ бүүн 1000 гэж. За бүүн 1000. За бүүн 1000 дээр өчигдөр энчнээс оролт хийсэн. За өчигдөр энэ яах гээд. Энэ штэ. Анс оролт хийлээ. Тий. Өчигдөр бүүн 1000 дээр чи энчнээс оролт хийгээд энэ дээр гараа явцсан. Энчнээс оролтууд хийгээд энчээ талыг хаагаад бишээ энэ дээр хаагаад дахиж унаж жаад энчнээс оролт хийгээд энэ дээр хаасан. Тэгээд яагаад ингэж хаасан бэ гэхлээр үргэлжлүүлж явахгүй байх магадлалтай болоо явцсан. Энэ хэсгийг ерөөхдөө явчих болов уу гэж хамгаалж ерөөхдөө холын нэг типигээ энэ дээр гэж анх тавьсан. Тэгтээ энэ ер нь хүрхээргүй болчлоо гэдгийг энэ дээр илэрхийлсэн учраас юу ячиж байгаа юм. Хаагаад өчигдрийн бүүн 1000 арилжаа дуусчихж байгаа юм. За яагаад энэ ч хаасан бэ? Манайха хэлээрэй. Таад бүгд фрактал мэдж байгаа шүү дээ, тэ? Зүгээр үндсэн фрактал явж байгаа шүү дээ. Энэ хэмжээ энэ ч ороод ирчихэж байгаа байхгүй юу? Ер нь бол тийм багц. Хэрвээ одоо энэ нэг шилжүүлэлтээс өмнөх энэ бол шилжүүлэгч шүү дээ. Шилжүүлэлтээс өмнөх энэ бүс маань өөрөө юу байсан бол өндөрдөө бүс үүсээд тэрний араас энэ бодолтод одоо ингэж орж ирэхгүйгээр энэ дээр энэ байгаа бүс маань өөрөө жоохон өндөр үүссэн байсан бол ийшээ хүрэх магадлалыг өсгөө авчин заяа. Тэгхгүйгээр энэ дээр үүсэж байгаа бүс чи өөрөө их жижигхэн бүс үүссэн байхгүй. Ийм жижигхэн бүс үүсээд тэгмүтлээ энэгээр шилжүүлчихэж байгаа байхгүй. Тэгмүтл за окей. Ер нь бол ийм хэмжээ яваал, энэчнээс ийм хэмжээ яваал ер нь дээшээгээ өсөлт хударж байгаа юм байна. Яг зөв үнэхээр яг нэг үндсэн анхдагч энэ хэмжээгээ явуулна гэж тооцох юм бол бүр дахиж хүлээх гэсэн баггүй. Энэчнээс дахиж унж орж ирээд бүр ингэж шилжүүлчих юм бол харин за дахиад pullback нэг иймэрхүү ч юм уу те явж хагаад энэ хэмжээ явах юм байна гэж үзэж болох байхгүй юу? Тэгтэл яасан бэ гэхээр team хөдөлгөөн гараагүй. Дотроо жижиг шилжүүлэгчтэй эхний ээлжинд тодорхойлсон хөдөлгөөн ханчиж байгаа учраас энийг таад шилжүүлэгч гэж үзэж болохгүй шүү. Энэ энтийг хамааралтай хөдөлгөөн явж байгаа шүү. Өмнө нь иймэрхүү алдаан зөндөө гардаг гэсэн. Ингэн лөө дахиад энэ бүсийгээ энэ шилжүүлслээ гэж хардаг тиймэрхүү байсан. Яг эсэмдээ энийг энэгээр шилжүүлээд энэ дээр л ханж байгаа үзэгдэл штэ. Тэгээд юу ячиж байгаа гэсэн үг. Юу лээ? Тий. Хэмжээ дуусчихж байгаа юм. Тэгээд оролтоо хаасан шалтгаан ер нь за нэг иймэрхүү болох юм байна даа гэж анзаарсан учраас энэ оролтуудаа хааж байгаа юм. За тэгээд хэрвээ энэ дээшээ дахиад ингэсэн байсан бол төгсгөл дээрээс нь дахиж баядаад энэ хэмжээний төгсгөлийг авч болох байсан. За бүүмийн арилжаа бол нэг тиймэрхүү юм болсон. За нөгөөх нь crash бишээ. Юу лээ? Dex 900 down-с. Хайч. За энэ өчигдөр энэ хэдүүлээ энчнээс энэ бол яг гоё явсан. Эхний оролтын зон энэ дээр байсан шүү дээ. Тэр эхний оролтын зоноос гоё явсан. Яваагүй дэшээ сунах юм бол дахиад энэ зонууд дээр үзээд явах байсан гэсэн үг. За өнөөдөр яах вэ? Эхний зон тавьсан шүү дээ. Оролтын энэ болон энэ үү? Энэ яг ингэж явна гэдэг яг юу үзэж тавьсан байх шээ. Энийг бол ийм байгаа.
нэг юм юу яа. Ийм зураглал байдیں۔ Энэ дээр дуусч нэг бүхэл хөдөлгөөн дуусчих шиг байна. Яваад дахин шилжүүлэх юм бол маргаашаас оролттой. За тийм байна да. Юу яах юм бэ? Өнөөдөр Dex 910-ыг л ер нь харж агаад хүлээж агаад яг гой нөхцөл гарах юм бол гой нөхцөл харж агаад тэгээд би юугаар оруулчих заяа. Орох нөхцөл бүрдээд яг оролт хийхээр бол зургаар оруулчих за. За өнөөдрийг ингээд дуусгая. Маргаашаас Telegram дээр хэдүүлээ. Фоллож явъя. Тэхөө. За. Telegram дээр яг зургаар оруулаад байгаа. Колдод явчих шүү дээ. Яг энэ чи адилхан нөгөө Telegram чи колдод шүү дээ. Screen share хийж жагаад. Тийм бол тэгэл явчих. За бүгдээ сайхан бицгаарай. Тэгээд оролт гарах юм бол зургаар ярьж зураг тавьчихна заяа. За бай. За бай.